Одоо энэ одоо залуучууд маань хийж байна. Цаашдад зохион байгуулж байгаа нь үнэн. За нэгдэл гэсэн залуучуудын энэ хүн нэгдэл маань за клуб гэсэн одоо томоохон прожектыг бол хэрэгжүүлээд 3 жилийн үрийг үзэж байна. Одоо бидний дараагийн нэг том төсөл бол за focus talk буюу залуучуудын одоо уулзаж ярилцаж санаа бодлоо солилцдог ийм одоо think tank талбарыг одоо бий болгоод ингээд ажиллаж байна. Гол нь залуучууд ярилцсан, хэлэлцэн гэдэг бол аливаа асуудлын шийдлийг гаргадаг. Аль ч дэлхийн одоо томоохон улс орнуудад асуудлаа шийдэхин тулд эхлээд клубын зохион байгуулалтанд ордог, дараа нь залуучуудын одоо харилцаж ярилцах, нээлттэй одоо санал солилцох талбарыг одоо бий болгодог. Энэ одоо хөгжлийнхөө үн шатанд за клуб бол орж байна. Тэгээд харилцаа, яриа гэдэг бол аливаа асуудлын шийдэл, хөгжлийн одоо том гарц боломж байдаг юм а гэж одоо би бол дотроо боддгоо. За ингээд Завхай аймгийн оюутан залуучуудыг дэмжихийн за клубээс зохион байгуулж байгаа. За толк ярилцлага энэ нийгмийн ажил дээр гарсан энэ сайхан амьдрал ажлын жигдэрж байгаа залуучуудын дунд залуучуудыг хамруулж ингэж арга хэмжээ фокус толк гэж одоо сайхан яриад илгэсэн энэ арга хэмжээг зохион байгуулж байгаад бол их баяртай байна. Тэгэхээр энэ арга хэмжээ нь бол олон сайхан сэдвээр залуучууд болон нутаг орныхоо чиглэлээр юу хийх, ямар нөөц боломжууд байгаа гэдгээр ярилцж байгаадаа өнөөдрийн арга хэмжээний бас нэг гол давуу тал байна гэж бодож байна. Техникийн онгошуг гэх юм уу нэг юм одоо үг байна. Эхний одоо мэдээллээс бол энэ за клубээс оюутнуудын дунд үйл ажиллагаа явуулдаг тийм нэг ийм клуб байдгийн байна л гэсний тийм бүдэг badag ойлголттой байсан. Тэгээ одоо өнөөдрийн энэ үйл ажиллагаанд хүрэлцэж ирээд за клубын цаашдын хийх үйл ажиллагаа бүх талаар нь одоо танилцж судалж үзлээ. Тэгээд одоо маш их баяртай байна. Энэ бол одоо Завхан нутгийг хөгжүүлэх цаашд одоо Завхан нутгаас Монгол улсад Улаанбаатар хотод сурч байгаа болон ажиллаж амьдарч байгаа хүмүүстэй нэгт уялдаа холбоотой ажиллах ийм асуудлыг бол ингээ гардан хийх ажилд нь одоо гар бие оролцож ингэж ажиллана гэдгээ одоо бол амлаж байна. Энэ бол одоо маш их зөв зүйтэй сайхан үйл явдал болж байна л гэж ойлгож байна. Ер нь бол бас тэрийг бас нэг ярьжсэн юу болохоор энэ аливаа улс үндэстэн бүхэн одоо үндэсний гэсэн сасан соёл түүх уламжлалт дан зан шилбэхнээ одоо мартваас үндэстэн мөхдөг гэж одоо үздэг юм мөхсөн тийм түүхч байдаг. Тэгээд энэ клубын залуучууд маань нэгдэж энэ улс орныхоо төлөө, нутаг орныхоо төлөө ингэ санаа сэтгэлээ одоо чилээж тэгээ одоо нутаг орны төлөө хийж бүтээх юм одоо энэ бүхнээ одоо ярилцаж үлдэж байгаа нь өнөөдрийн одоо энэ цугласанд одоо их үр дүнтэй ажил болж байна гэж бодож байна. Өнөөдрийн нийгэмд залуучууд ямар оролцоотой яваа талаар болон цаашд юу хийх талаар клубын уулзалтанд нээлттэй санал солилцож байгаа явдалд бол сэтгэл таатай байна. Тэгээд клубын үйл ажиллагаанд цаашдаа амжилт хүсээд өшөө олон залуучууд клубын үйл ажиллагаанд нэгдэж улс орныхоо болон нутаг орныхоо цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулаасаа гэж хүсэж байна. За фокус ярилцсан илүү үр дүн гараасаа гэж хүсэж байна. Ер нь залуучуудын нэгдэл одоо энэ цаашдын уулзалт дараагийн яриануудаас илүү нэг уулзалтаас нэг үр дүнтэй хэрэгжүүлж болох төсөл санаачлаг гараасаа гэж хүсэж байна. Тэрийг бас дэмжин ажиллах болно. Тэгээд энэ залуучуудаа амжилт хүсье. Баярлалаа. Бид бүгд энэ хувьд бол нутаг орноороо хавгалж явж байгаахын хувьд Завхан аймгийнхаа нийт энэ залуучуудыг цаашдаа илүү өргөн хүрээндээ энэ клубтэй багтааж цаашдаа энэ клуб манайроо залуучууд гэхгүйгээр хүүхэд багчууд, ахмадууд маш олон энэ
төрлийн нийгмийн давхрыг хамарсан судлаачид эрдэмтэд тэ бүх чиглэлийн энэ давхаргыг бүх чиглэлийн болон энэ давхаргын хүмүүсийг багтаасан ийм сайхан бас энэ клуб болж завхнууд хийж байжтаа бас тодорхой хэмжээнд бас хөгжүүлэх тодорхой хэмжээний өөрсдөө хувь нэмрийг оруулах тэ ийм ажлуудыг бид хэсэд бол илүү төлөхгүй бол клубс бол хийж зохион байгуулна гэдэгт бол итгэлтэй байна. За нэгэн ихийн хөвлөгөөс цовш төрөө гэж нэгэн нутгийн хөрсөн дээр цоглож төрсөн хэмээн уриалсан одоо цахан жонгол цахан нутгийн оюутан залуус оюутан цаашлан ажиллаар гарсан залуус та бүхнийг за клубын үйл ажиллагаа болон за цахнаа гэсэн цахан нутгаа гэсэн залуусын оролцоонд үйл ажиллагаад бүх оролцоонд нийтвэтэй оролцоорой гэж уриалж байна. Өнөөдөр фокус толгой уулзалт маань нэлээд үр дүнтэй сайхан уулзалт болж байна. Бас анхны уулзалт тэгээд залуучууд маань нэлээд ирлээ. Тэгээд миний хувьд өнөөдрийн энэхүү уулзалтанд оролцож одоо маш их баяртай. Тэгээд нийт залуучууд та бүхний бас за клубын энэхүү уулзалтанд бас хүрэлцэн ирээд бас санал бодлоо солилцоод бас нутаг орныхоо ирээдүйн төлөө өөрсдийнхөө ирээдүйн төлөө бас хувь нэмрээ оруулаад бас ямар нэгэн байдлаар энд идэвхтэй оролцоорой гэж та бүхэн зөвс байна. Тэгээд нийт одоо за клубынхаа гишүүд болон за клубыг дэмждэг нийт залуучуудаа хамгийн сайн сайхан бүхний хүсээ өрөөё. Сайн цаана таглын өдмөн төргий. Анх 2012 онд 4-р курс оюутан болоод ирэхэд Зохиомгийн ойны төвших заа клуб байгуулагдчихлаа. Энэ клубд анх орсон цагаас өдөрт хүртэл 3 жилийн хугацаанд маш их идэвхтэй оролцлоо. Үүнийх нь илрэл болж өнөөдөр за фокус VIP яриа болж байна. Энэ болохоор Зохион нутгаас төрсэн өнөөдөр ажил хөдөлгөөр эхэлж байгаа залуучууд байна. Оролцож байна. Энэ дээр бол залуучууд оюутнуудаа оролцсноор маш их дотн харилцааг үүсгэж байна. Үүн дээрээ Зохион нутаг хөгжих тэрхүү гаргац шийдэл гэдэг өнөөдөр нэгэн бий болохын тулд өнөөдөр залуучуудын мэдхүү фокус яриг хийж байна. Тэгээд энд бас та бүхний хамтран оролцохыг уриалж байна.